эрүүл мэндийн яам үзүүлж байна. За та бүхэндээ шинэ коронавирусын халдвараас өрсөлдсөн сэргийлэх аргуудын нэг болох нойрны талаар зөвлөмжийг бол хүргэж байна. Нойр бол хүний дархлаа тогтолцоонд бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас бид нар энэ талаар зарим нэгэн мэдээллийг оруулж байна. Хүн хоногийн 24 цагийн 8-9 цагийг хангалттай сайн унтаж амарч чадах юм бол үлдсэн 15-аас 16 цагийг эрч хүчтэй, анхаарал сайтай, сэтгэл санаа тайван, ажлын бүтээмж өндөртэй өнгөрүүлж чаддаг. Энэхүү тэмцэрчлэлтийн үр дүнд хүний бодис солилцоо эрчимжиж, зүрх судас болон дархлаа тогтолцоо бол сайжирдаг сайн талууд байгаа. Одоо хэрхэн яаж нойр гудлаас өрсөлдсөн сэргийлэх талаар бол зөвлөмжийг хүргэе. Нэгдүгээр хүн бол тогтмол цагт унтаж хэвших хэрэгтэй байгаа. Тэгэхээр хоногийн 24 цагийн 15-аас 16 цагт түрүүн дээр хэлсэн эрч хүчтэй ажиллахын тулд та маш сайн 8-9 цагийн хангалттай нойрыг авахын тулд доод тал нь 11 цагаас өглөөний 6-7 цаг хүртэл явах нь унтах шаардлагатай байгаа. За мөн унтлагын өрөө гадны дуу чимээнээс тусгаарлагдсан байх бол шаардлагатай. Унтахаас өмнө өрөөг бол агааржуулах, мөн аимшигын сэтгэл хөдлөм, ном унтахаас өмнө уншихгүй байх. За нойрсохоос өмнө хит их ачаалттай дасгал хөдөлгөөнийг хийхгүй байх. Унтлагын өрөөнд зурагт, телевизор, радио байршуулахгүй байх. Унтахаас өмнө их зүйлийг бодож шаналхгүй байх. Унтахаас өмнө мөн хит их идэхгүй байх. Кофе, цай хэрэглэхгүй байх. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Тамхи татахгүй байх нь бол та бүхнийг нойр гудлаас сэргийлэх хамгийн зөв гарц билээ. Та бүхэн эдгээр одоо нойр гудлаас өрсөлдсөн сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдснөөр таны дархлаа тогтолцоо бүрэн сайжрах боломжтой. Дархлаа тогтолцоо сайжирснаар энэхүү вирусын халдвараас сэргийлэх бүрэн боломжтой юм аа. Монгол улсын эрүүл мэндийн яам.